Сайн байцгаана уу? Дахин нэгэн шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ Япон аюулгүй орн яг мөн үү гэдэг талаар ярилцъя гэж одоо сууж байна. Ер нь бол Японы талаар төсөөлөл гэхээр Япон бол аюулгүй орн гэдэг имижтэй байгаад байдаг шүү дээ. Яагаад гэх юм бол ер нь Японы талаар ийм зар сурталчилгаа болон хүмүүсийн амд амьдсан ярианууд дээр Япон бол маш цэвэрхэн, тэгээ дээрэс нь хүмүүс нь соёлтой хууль дүрмээ маш сайн чанд дагдаг учраас Япон бол аюулгүй орн гэдэг мэдээлэл байдаг. Гэхдээ нөгөө талаараа бас Японд ч нөгөө байгалийн гамшиг гэдэг юм чинь их байгааг та хэд мэдж байгаа те. Өмнөх бичлэгэн дээр бид жишээлх юм бол Японд одоо ирэх 30 жилийнхаа хугацаанд 8-9 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал маш өндөр байгаа талаар яагаад гэдгийг тайлбарласан бичлэг хийсэн. Ингээ бодохоор Японч бас яг аюул багтай юм уу гэхээр аюултай ч юм шиг тийм нэг юм хоёрдмал юм үсчихэд байгаа шүү дээ. Гэхдээ энэ удаагийнхаа бичлэгээр би болохлээрээ Японд одоо байгалийн гамшигыг үл хамаарад энэ хүмүүсийн бүтээгээд байгаа нийгэм энэ дунд нь амьдрахад ер нь Япон аюултай орн мөн үү эсвэл аюулгүй орн уу гэдэг талаар ярилцах болно. За тэгэхээр Япон бол үнэхээр аюулгүй орн мөн үү гэвэл тийм. Гэхдээ бас үгүй. За эхлээд ямар ч лсэн гэсэн тийм гэсэн хариултынхаа талаар ярилцъя гэж бодож байна. Яагаад тийм бэ гэх юм бол хэд хэдэн шалтгаан байгаа. Мэдээж хамгийн ихнийх нь бол хулгай зэлгээ багтаа гэдгийг та хэд мэдж байгаа бах тийм. Японы хулгай зэлгээний талаар ярангуут та хэд энэ нэг мимийг харж исэн болоо гэж бодож байна. Тэгээ ер нь японочууд юу хулгайлаад тэгээд бас юу хулгайлдаггүй вэ гэдг нь харагдаж байгаа. Ерөнхийдөө бол өөр улс орнуудад ингээд хулгайд их алддаг. За мөнгө төрөвч ч гэдэм үү. Эсвэл утас компьютер гэх юмудаа алддаг бол энд бол тиймэрхүү юмнуудыг тоодоггүй. Оронд нь харин иймэрхүү зүйлсийг хулгайлдгаа гэж гарч ирж байгаа юм. Ер нь бол яг үнэн Японд бол жишээлх юм бол аль нэг кафед сууж байхдаа би ингээд цүнхээ тэнд нь компьютертойгоо за магадгүй уцааж гисэн хамт орхиод 0 орчоод хүрээд ирэх орондор миний юм бол алга болно гэдэг бараг байхгүй ерөнхийдөө тэрчгтэй байж байгаа байхгүй. Бусад улс орнуудад бол жишээ нь бараг бүх зэрэг хоорондор ямар нэг юм ингээ алга болдог шүү дээ. Тэгэхээр энд бол тийм юм байдаггүй нь маш сонирхолтой гоё байдаг. За дээрэс нь нэмээд халаасны хулгай гэж бараг байхгүй гэж хэлж болно. Халаасны хулгай байхгүй учраас одоо энд эмэгтэйчүүдийнх нь хэрэгжилж байгаа цүнхэн жишээлх юм бол дээгүүрээ ингээ цахилгаангүй шууд юм онгорхой маягийн иймэрхүү дизайнтай цүнхнүүд байгаа гэдэг байхгүй. Одоо тийм дизайнтай цүнхнүүдийг жишээ нь энд хэрэгжилчээд тэрийгээ шууд тэрчигт нь аваад одоо Монгол руу саяхан авч очихдаа би жоохон автобусан цугтаа ингээд илүү жоохон санаа зовсон байдалтай байсан гэх юм уу да тий. Огт байдаггүй юу гэвэл бас үгүй. Яагаад гэвэл олон хүн хологчдыг за Шинжику, Шибуя ч юм уу тиймэрхүү газруудад бол жоохон халаасны хулгайд өртөж одоо бэлэн мөнгө зөнгөө алдсан хүмүүс бол байдаг гэж сонсч байсан. За мөн дээрээс нь шөнийн клубүүдэд орой бол хизээч тэгэж утас муцаа ч юм уу бэлэн мөнгөтэй төрөвч цүнх мөнхий аваад тэнд үлдээчээд 0 орох гэдэг бол ер нь байж болохгүй. Ер нь бол 90% нь бол та хулгайчтай тааралдахгүй байх гэхэд 10% нь бол тааралдах магадлал өндөртэй учраас бас хэтэрхий одоо анхаарал болгоомжоо сулруулад бол хэрэггүй гэсэн үг бахны. Хоёрдугаарт нь бол дээсэн эд зүйлсээ олж авах магадлал 60-70% байдаг гэж хэлж болно. Ер нь олж авахгүй магадлал бол мэдээж байгаа. Гэхдээ олж авах магадлал нь бусад улс оронтой харьцуулахад өндөр байдаг гэх юм уу да тий. Нэг шүхэр мөхрөө алга болгочлаа гэж бодох юм бол за тэр шүхэр бол за тэгэл одоо өнгөрсөн хэрэг энийг ч одоо олж авахудлаа гэж боддог бол энд бол за хайсан галтрагныхаа буудал дээрээс ч юм уу эсвэл хайсан галтрагныхаа хамгийн сүүлийн буудлын зогсоол дээрээс тэр шүхэр чинь хэрвээ танд үнэхээр үн цэнтэй шүхэр байх юм бол хайгаад явах юм бол олох магадлал нь 70% гэж ойлгож болох нь шүү. Гэхдээ нэг заа нэг шүхэр мөхрийг бол одоо хайгаал хамаг цагаа зарцуулаад яваад хасаа хүмүүс ер нь бол ихэвчлэн за яршиг гэж боддог. Гэхдээ энд бол жишээ нь хүмүүс бие биендээ юм жоохон үнэтэй тиймэрхүү шүхрүүдийг бэлэглэх соёл бас байдаг учраас хэрвээ хин нэгэн таны чухал хүн чинь тэр шүхрийг бэлгэлсэн бол ингээ олоод авах магадлалтай гэхэр ч амар гоё гоёсэ тий. За энд одоо жишээ нь үнэтэй шүхэр гэхэд чин 10,000 йен буюу за нэг 250-60,000 төгрөгөөр ч юм уу тий 220-30,000 гэсэн үг одоогийн ханшаар тиймэрхүү шүхрнүүдээ бол буцаагаад олоод авах магадлалтай байна гэсэн үг. Хэрвээ та хэд одоо NHK-гийн янз янзын англи хэл дээрх нэвтрүүлгүүдийг үзчихсэн бол Японы одоо
галтэрэгний буудлуудын хайсан гээсэн эд зүсээ аваарай гэдэг нэртэй тийм товчоонууд байгаа. Тийм товчоонуудад ингээл шүхэр мөхрнүүд бол бүр маш ихээр бентоны хайрцаг, за тэгэл хүмүүсийн хувцас, хунар, цүнх мөнх гэд янз янзын юмнуудыг олоод хэдэн сарын хэдний өдөр аль дэншааны галтэрэгний аль буудлаас одоо олдсон, хэдэн цагийн үед олдсон гэх бүх мэдээллүүдийг нь бичээд дагаад тэр чигт нь хадгалсан байдаг. Бүр ингээ бентоны хайрцагнуудыг жишээлх юм бол дотортлынх нь хоолнуудыг нь асгаад угаад цэвэрлээд ингээ тавьсан байдаг. Яагаад гэх юм бол угаасаа ойлгомжтой тэр хоол муулыг нь асахгүй болчих чинь ингээ өмхөрөө тэр хавч амар болно шүү дээ. Тэгэхээр ингээ цэвэрлээд тавьсан байдаг баг жишээтэй. Манайх жишээлх юм бол нэг удаа найзуудтайгаа юм бенто парти гэх юм уу те пикник хийх гээд бүгдээрээ гэр гэрээсээ жоохон хоол маягийн юм хийгээд авчираа гэтгсэн чинь бид нэр цүнхтэй хоолоо нөгөө галтэрний дээдлийн юм байдаг шүү дээ. Тэрэн дээр тавиад орхисон байсан чинь сандарч буухтаа тэрийгээ тэр чигт нь орхио буцаас аахгүй. Тэгээ ер нь бол энд ингээ хойтол доо цүнх үүрчээд явах юм бол хүмүүс төөг учруулдаг гэж үздэг. Яагаад гэвэл ингээ хойгоор нь хүн зүрхээр хойно нэг том юм үүрчээд ингээ явааддаг учраас ерөнхийдөө тэр хойно үүрдэг цүнхээ дээдл тавиад өөрийнхөө нурууг ч гэсэн өвдөхгүй бусдад ч гэсэндээ төвөгчлөхгүй дээр тавиад явдаг байхгүй. Гэтэ тэгэж тавьж явлаа гэхэд нөгөө мартаж буух магадлал өндөртэй байдаг байхгүй. Тэрнээс нь болоод бидэд яг мартаж буугаад хоолчгүй юучгүй яваад тэгтээ буцаж явах замдаа би хүүгээ аваад гэрлөөгөө хараад төсөө болохлээрэ нөгөө цүнхээ хамгийн сүүлийнх нь буудлын тэр хайсан гээсээ эзүүсээ аваараа товчоноос очиж авч ийсэн. Тэгээ буцахтаа нөгөө бентогоо идээд чөлөөдөө гэртээ харж иржсэн санагдчихээн. Тэгэхээр юм бол ямар ч лсэн гэсэн олдно. Тэрийгээр дотор нь тийм нэг үнэтэй эд зөөстэй төрөвч мөрөвчээ хийгээгүй байсан ч гэсэндээ яг тэ тэр цүнхээс олоод авчмаар л шүү дээ. Бид нар яг ингээ буухтаа цүнхээ гэж санангуудаа шууд галтэрэгний буудлын хүн дээр нь очиод за бид нар сайн ингээ цүнхээ мартчихлаа. Одоо дараагийн буудлын дээрээс галтэрэгний ажилтан ороод тэр цүнхээ мэн шалгаад аваад үлдэх боломж байгаа болоо тэгэх юм бол бид нар дараагийн буудлын дээр очиод нөгөө цүнхээ авчих гээд байгаа байхгүй. Бид нар одоо саяны галтэрэгний тэддэх машинд нь сууж исэн. 3 дахь машиных нь 4 дахь хаалгаар гарч ирсэн. За 4 дахь хаалганых нь ойролцоо тэнд байгаа даа гэдэг ч юм уу те. Тэгэж хэлээд шалгаалсан боловч бид нар өөрсдөө яг тэр машиныхаа дугаарыг илүү эсвэл тэр хаалгыг нь жилөө андуураад хилцэн байсан. Яг тэр хаалган дээр нь нөгөө ажилтан зогсож байгаа гяс ороо шалгаал байгаа бол аваад байхгүй бол гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд бидний нэг их одоо үн хөрөхгүй тэр цүнхийн маань хайгаа тэрэн дотор галтэрэгний хөдлөх цагийг нь зогсоогоод байж болохгүй учраас за орж үзлээ байхгүй бол гараад ирнэ гэсэн. Галтэргийг бол яг ингээд цагаар нь угаасаа явуулах хэрэгтэй. Маш олон хүний ажил тэр галтэрэгний цагаар ингээд явж байгаа учраас бидний нэг ганц цүнхийг хайхын тулд 1 минут 2 минут тэнд ингээд аваад иж болохгүй гэсэн үг байхгүй юу? Манай нэг дүү бас яг галтэргэнд бит хоёр хамт явж исэн чи утсаа ингээ мартаад юм ярьж сууж хагаад мартаад яваад өгсөн. Мөн адилхан бит хоёр ингээ бууж ирэнгүүтээ шууд галтэргийнхаа буудлын хүнд нь хийлээд за ийм галтэргэн цаа бид нар утсаа үлдээгээ бууцаа ингээд тэгсэн маргааш нь уцтаад дүү маань тэр шугамын хамгийн сүүлийнх нь буудал дээрээс нь очиж утсаа олж авч исэн. Тэгээд тэр хамгийн сүүлийнх нь буудал хүртэл нь бас нэлээд их мөнгө зарцуулагдаж штэ тэгсэн чинь тэр галтэргний ажилтан одоо тэр манай дүүд хамгийн сүүлийнх нь буудал хүртэл явах галтэргийнхын тасалбарыг өнгөө өгсөн гэтгсэн. Тэгэхээр ингээд энэ бүх юмнуудыг ингээд сонсохоор гоё юм аа, нэрэл аюулгүй юм аа ингээд хаях юм бол гээх юм бол буцаад олоод авчт юм биш гэдэг чинь хүнд бас нэг тийм аюулгүй мэдрэмжийг яхаарахгүй төрүүлдэг гэж хэлж олно. За 3 дугаарт нь ингээд аюулгүй мэдрэмж төрүүлдэг бас нэг зүйл байдаг нь бол сургуулийн хүүхдүүд бол өөрсдөө сургууль руугаа ирж очдог гэж хэлж олно. Одоо манай ананд жишээ 1-р анги штэ тий. Өмнөх сургууль дээр нь болохоор эхний 3 сар бол бид нэр сургууль руу нь ер нь хөргөж өгдөг байсан. Дараагийн 3 сараас л яг сургуулиас зааж өгсөн замаар яг тэр замаараа л зөвхөн явах хэрэгтэй. Замд нь бол угаасаа маш их сургуулийн хүүхдүүд тааралдаг учраас найз нөхдөдтэйгээ ч юм уу эсвэл яг харихад хамт явдаг хүүхдтэйгээ ингээд тааралдаад тэгээд хамтдаа явцдаг. Шинэ сургуульд нь болохоор хүүхдүүд нэг бүлэг үүсгээд нэг газар бүгдээрээ цуглаад тэр одоо газарт нь аав ээжүүд нь өөрсдөө хөргөж өгч болно, ганцаараа ч ирж болно. Тэндээсээ бөөндөө ингээд жагсаал болоод сургууль руугаа хамтдаа явдаг байгаа. Тэгээ буцаж ирэхдээ бол ананд нэг найзтайгаа ч юм уу заримдаа ганцаараа ер нь бол хүрээд ирэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь ингээд 1-р ангийн хүүхд хүртэл сургууль руу одоо бие дааж яваад буцаад ганцаараа ингээ хүрээд ирэх боломжтой байна гэдг нь энд ер нь ямархуу аюул багтай байна вэ гэдгийг нь харуулж
байгаа боловч за одоо ингээ ярангуут тэгээд тэр чин бас аюултай юм байдаг штегээ ороод ирж байгаа юм. Мэдээж аюултай юм байгаа ч гэсэндээ ерөнхийдөө ихэнх нь бол дийлэнх нь бол ингээд аюулгүй байх тэр боломжийг нь бүрдүүлсэн учраас хүүхдүүд өөрсдөө яваад байгаа штэ тий. Сургууль руугаа явж явах замдаа ирж явах замдаа янз янзын гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд ч гэсэндээ байдаг гэдгийг бас хэлэх нь зөв байх гэж бодож байна. Энэ дээр бас нэг генетиктэй юм нэмж хэлэхэд нөгөө төгсөө нэг нэвтрүүлэг үтсэн гэж надад хэлсэн юм аа. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр гарцсан дээр хин хамгийн их хүүхдүүдэд ч юм уу тий ер нь гарцаар гарах гэж байгаа хүнд зам тавьж өгч ийнэ гэдгийг одоо нууц камер тавиад шалгаад үзээд ер нь жолооч нар нь ямар хүн байна гэд тэгээ үзсэн чинь ер нь нэг жоохон тийм эвгүй ааштай байж болохоор тэг жоохон тийм ширүүн царай төрхтэй тийм ирчүүд хамгийн их зам тавьж өгж ингэж байгаа байхгүй. Тэгсэн чинь хамгийн их зам тавьж өгөхгүйгээр ингээд гүрийгээ дургашаага яваад идэх нь хэн байсан бэ гэсэн чинь Имэнер заяа уг нь бол яг ингээ бодит амьдрал дээр болохоор имэнер чинь хамгийн ясааши ийдэг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ бит хоёр бүр имэнер эвгүй гэж бахан шаалж инээс. За тэгээ дөрөвдүгürt нь болохоор бас аюулгүй мэдрэмж төрүүлдэг зүйлс юу гэх юм бол одоо Японд чинь өөртөө үйлчилдэг дэлгүүрүүд болон худалдагчгүй дэлгүүрүүд нэлээд өсөж ирсэн гэдгийг та хэд мэдж байгаа хэ. Тэгэхээр эн чинь бас нөгөө хулгайчгүй гэдэг юмаа бас нэг батлаад байгаа гэх юм уу. Тийм ер нь одоо камерын хяналт байгаа ч гэсэндээ ерөнхийдөө хүмүүс өөртөөхөө авсан ямиг өөртөө уншуулад мөнгө өөртөө тэр машиндаа төлөөд гараа явдаг. За 5-р нь шүн орой явахад ер нь гайгүй шүү. Тэгээ мэдээж шүн оройн цагаар хамгийн их гэмт хэрэг гардаг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ер нь бол гайгүй байхгүй юу. Яа гэх юм бол энэ тэнд одоо согтуу өлчөөх хүн байх вэ? Нохоошоо энэ тэндээс гарч ирээд хазчих вэ, урчих вэ гэдэг ч юм уу. Эсвэл энэ тэнд нэг бөөгнөрсөн хитэн залуучууд байгаад өдөж хоргоогоод тах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү аюул ер нь бага байдаг. Гэхдээ нөгөө нэг янз янзын хүмүүс дагах гэдэг ч юм уу. Би өмнө нь бас бичлэгээр ярьсан сталкерууд дагжих ч юм уу. Тиймэрхүү аюулууд байдаг ч гэсэндээ шүн явхад ер нь бол харьцангуй аюул багтай байдаг. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор ерөнхийдөө Японы энэ эд бүтцийн асуудал нь өөрөө бас нэлээд тийм аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг гэж хэлж болно. Жишээлх юм бол хүүхдээ төрөөд явж байгаа ээж ч юм уу өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүүхдүүдэд те дэд бүтц нь илүү тийм ээлтэй байдаг учраас тараншааны таггүй байх гэдэг ч юм уу. Хүүхдээ төрөөд явж байгаа зам дээр ямар нэгэн машин зогсож идэх ч юм уу те тэрийг тойрж гарахын тулд машин зам руу орох шаардлагатай байдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд багтаа байдаг учраас мэдээж бас аюулгүй мэдрэмж төрүүлдэг гэж хэлж болно. За одоо харин өргөжлүүлээд хідүүлээ. За аннаг унтуулж гисэн ч унтсангүй. За ингээд одоо хоёр дахь хэсэг рүү орж байгаа тийм. Хоёр дахь хэсэг дээр болохоор Японы аюултай байж болох эц талуудыг нь ярих гэж бодож байгаа. За хамгийн эхнийх нь бол ер нь бол японочдыг эмэгтэйчүүдэд жоохон халтай орон гэж ярьдаг. Яагаад гэх юм бол маш олон шалтгаанууд байгаа. Жишээлх юм бол эмэгтэйчүүд нь ингээд нэлийн битүү хувцснууд өмсөж явдаг гэдэг дэжтэй. Тэр нь бол одоо жишээ нь эмэгтэйчүүдийн нэг талаараа өөрөө өөрийгөө хамгаалж байгаа одоо хамгаалалт гэж хэлж болно. Тэгээ гадаад эмэгтэйчүүдэд ялангуяа одоо царай зүсэрээ ч юм уу эсвэл өмссөн хувцас зүүсэл дээрээ ч юм уу өөрийгөө гадаад гэдгээ ямар нэгэн байдлаар хэрвээ мэдэгдүүлэх юм бол энтхийн эрэгтэйчүүд одоо жоохон тиймэрхүү гаш донтой ч юм уу тиймэрхүү эрчүүдийн өгөөш болох магадлал бас өндөр байдаг гэж хүмүүс ярьдаг. Жишээлх юм бол нэг эмэгтэй тэгэж ярьж байгаа байхгүй шинжикгүүд маш олон хүнд холигсон тийм газар юу ч чадахгүй ингээд алхаа явж исэн чи урдаас нэг эрэгтэй хурцангуудаа шууд өмдөө шотолцсон тэгж байгаа байхгүй. Иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг. Хүмүүс яг тиймэрхүү жуулчин эмэгтэйчүүд эсвэл Японд амьдардаг гадаад эмэгтэйчүүд иймэрхүү түүхүүдэд маш их хуваалцдаг. Тийм ч учраас яг Японыг одоо аюулгүй орон гэдэг мөртлөө эсэргээрээ иймэрхүү зүйл тохиолддог учраас аюулгүй гэж хэлэхэд бол жоохон хэцүү гэж бас ярьдаг. Тэгээ тэр эмэгтэй жишээлх юм бол шууд цагдаа дээр очиод ойрхон цагдаас уучраад цагдаа дээр очиод тэр эрэгтэй сайн намайг ингэсэн гэд тэгж хэлэнгүүт бид нар бол одоо ингээ яг одоо харахад бол юу ч хийгээгүй байгаа учраас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй гэж тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. Гэтэ яг бид нар ингээд очиод тэр хүнийг шалгажээ та тэр хоорондор энэ хүнээс ингээ холдуулаад өгье гэж хэлсэн гэж байгаа юм. Хоёрдугаарт нь та хэд хэрвээ мэдэх бол Японы одоо метро гэх юм галт тэрэгнд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан 2-3 тусдаа ийм машин байдаг, вагон байдаг гэж хэлэх юм да тий. За 10 вагонтой нэг том одоо метро ирлээ гэж бодох юм бол тэрнийх нь 2 нь ч юм уу тий зөвхөн яг эмэгтэйчүүд ордог тийм вагон байдаг байхгүй. Гэхдээ тэр нь хизээ үйлчилдэг вэ гэх юм бол нөгөө хамгийн их хүн ихтэй буюу өглөө ажил цуглах, орой ажил тарах үеэр нь байдаг. Яагаад гэвэл тэр үеэр хүмүүс маш их байдаг учраас хоорондоо амар их шахталцаж бие биеэрээ ингэж хоорондоо
хүрдэг тийм үе байдаг гэж хэлж болно. Яг тэгэж одоо бие биендээ хүрэлцдэг тийм үеүүдээр нөгөө гаж тонтонгууд явж одоо өөрсдийнхөө гаж хүслийг хангаж эмэгтэйчүүдэд одоо энд тэнд нь болохгүй одоо газруудад нь хүрдэг учраас зөвхөн эмэгтэйчүүд ордог дэншаа гэдэг одоо галт тэргийг гаргаж өгсөн байх жишээтэй. Тэгвэл тойроос одоо Японы галт тэргэнд янз янзын иймэрхүү одоо гэмт хэрэгүүдэд хэрхэн өрцдөг талаар, ер нь тэрийг хийдэг хүмүүс ямар байдаг талаар, тэрийг цагдаа нар яаж барьж авдаг талаар нэг хэд хэдэн нэвтрүүлэг үзсэн тийм реакшн бичлэг хийжсэн. Хэрвээ та сонирхох юм бол үзээрэй. Тэгээд тэр гэмт хэргийг бол одоо энд чикандах гэж хэлдэг баха тий. Чикан гэж хэлдэг. Тэгээд чиканд өртөх одоо маш олон аргууд байдаг нь мэдээж одоо эмэгтэй хүний янз янзын энд тэнд нь хүрэхээс гадна ингээл одоо ойртож очиод үнэрлэх нь хүртэл өөрөө чикандах болоод байгаа байхгүй юу. Тэгээ ингэж чикандуулсан эмэгтэйчүүд нь цагдаад мэдэгдээд тэр цагдаа нар нь яг тухайн үедээ бол ямар нэгэн баримт байхгүй байх юм бол арга хэмжээ авахд маш хэцүү байдаг ч гэсэндээ одоо тэмдэглэл дээрээ тэмдэглэж аваад хэрвээ тэр нь дахин давтагдах юм бол тэр хүнтэй одоо хариуцлага ногдуулах ч юм уу тиймэрхүү юм байдаг. Тийм учраас яг тухайн үедээ бол үнэхээр баримт авахгүй бол яаж чадахгүй болчиход байдаг. Тийм учраас өмнө хэлсэнчлэн гадаад эмэгтэйчүүд жишээ нь энэ гэмт хэргийн золиос болох тохиолдол маш их байдаг. Яагаад гэх юм бол тэр гадаад эмэгтэйчүүдийг японоор сайн ярьж чадахгүйгээс үүдээд цагдаатай хэрвээ асуудал үүслэх гэх юм бол тэр эмэгтэйг өөрийг нь одоо хэлнийхаа давуу талыг нь ашиглаад өөрийнхөө талд тэрийг эргүүлэхдээ энэ эмэгтэй буруу ойлгосон байна. Юу яриад байгаа юм бол нөгөө эмэгтэй чи яг юу болсон гэдгээ сайн тайлбарлаж чадахгүйгээс үүдээд нөгөө эмэгтэйгийн өөрийнх нь баг буруу юм шиг те өөрөө тэр хүнийг ингээ күтгээд байгаа юм шиг болтол нь ингээ эргүүлж чаддаг учраас гадаад эмэгтэйчүүдийг одоо тэр хэргийнхаа хохирогч болгох магадлал өндөр байдаг учраас энд одоо аяллаар ч юм уу те ирж байгаа эсвэл энд амьдардаг дөнгөж шинээр ирсэн эмэгтэйчүүд маань энэ тал дээр бас жоохон анхаарах хэрэгтэй байдаг. Гуравдугаарт нь одоо эмэгтэйчүүд ямар хэргийн золиос болох магадлал өндөртэй гэх юм бол энд бас нөгөө юбгэн даагуур те хормын даагуур зураг авдаг юм гаж донтоо юмнууд бас маш их байдаг. Тэгээ сургуулийн охтуудын юбгэн даагуур зураг мураг авах гаж үйлдэлүүд маш их байдаг. Сургуулийн охтуудыг богино биш жоохон уртхан шиг хувцс өмсөөрэй. Эсвэл эмэгтэйчүүд нь нэг даруухан юм шиг дандаа урт юм өмсөж яваад байдаг. Идэх нь бас нэгдүгээр одоо тэр хувцсныхан соёлоос гадна ийм гэмт хэргийн золиос болохгүй тулд өөрийгөө хамгаалж байгаа нэг хэлбэр нь бахна шүү дээ. Тийм учраас энд жишээлх юм бол одоо хөх мөхнийхээ хэсгийг ингээ гаргасан ч юм уу аль эсвэл жоохон богинохон хувцс өмссөн явж байгаа юм бол ийм гэмт хэргийн золиос болох одоо магадлал жоохон ихсдэг учраас те эсвэл одоо янз янзын хүмүүсийн харц ингээ шууд хүрээд ирдэг учраас тиймэрхүү юмнуудаас сүултээ бүр залхсандаа болоод ч юм уу урчим өмсөө явж исэн хамаагүй амар санагддаг болоод ирдэм байлээ угаасаа. Зарим нь бол одоо тиймэрхүү зураг мураг аваад олон нийтийн сүлжээн дээр тавьж мавж одоо олон хүмүүсийн анхаарлыг татах ч юм уу те тэр веб пэйж хөгжүүлэх ч юм уу хүмүүс зарах ч юм уу те тиймэрхүү байдлаар бас ашигладаг хүмүүс байдаг юм шиг байна лээ. За ингээд эмэгтэйчүүдийн өрцөдөг аюул мэдрэгдэхүйц зүйлс бол энэ байна. Харин эрчүүдийн ихэвчлэн өртөөд байдаг тийм аюултай зүйлсийн талаар одоо ярьж эхлэе гэж бодож байна. Эрчүүд бол ихэвчлэн янз янзын мөрөдө тоглоом ч юм уу эсвэл шөнийн зингээний газар. Жишээлх юм бол одоо уушийн газар гэдээ байгаа оройноос ахуулаад ажиллаж эхэлдэг. Тэгээ янз янзын изакая гэдэг ч юм уу уудаг баарнууд одоо байгаа. Тэр газруудад яадаг гэхээр ер нь орой болоод ирэнгүүт энэ Японд гадаа уудаг газруудыг ингээд сурталчилсан манад ороо гараач манайх одоо өнөөдөр ийм хямдралтайгаа ийм спешиал юм үзүүлж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү сурталчилгаа хийж байгаа ажилчид маш их энэ тэнд ингээд олон хүнтэй газруудад зогсож байдаг. Эсвэл галтрын буудлууд дээр зогсож байдаг. Тэдгээр хүмүүсийн дунд залилагчд байдаг. Жишээлх юм бол манай уушин газар өнөөдөр одоо ийм хямдралтай үйлчлэгээ үзүүлж байгаа. Энд нь та 1000 yen төлөөд 30 минутын дотор одоо хүссэн уух одоо алкохолоо уугаад гарч болдог юм байгаа. Та өстой алтан боломжийг битгий алдаараа гэдэг ч юм уу те. Аль эсвэл та 4000 yen-оор өнөөдөр номын хоодаа те хүссэн юм уугаад ингээ гарч болдог тийм юм байгаа. Та ингээ манайхаар ороод гарах уу? Эсвэл манайх өнөөдөр эхний уух юм нь та юу ч авсан ямар ч үнэтэй юм байсан гэсэн үнгөө үйлчилж байгаа гэх мэтэр ингээд шууд анхаарлыг татах тийм гоё юм санал болгоно. Тэгээ явж ороод нөгөөтх нь 1000 yen-ээр би 30 минутын дотор баах юм уух гэдэг шүү дээ. 1000 yen уух юм чи ингээ 30 минутын дотор өстө баах үнтэй юм ууж уугаад дуусаад за 1000 yen өгөөд гарах гэдэг юм гот нь уртаас нь бүр маш их юмнууд ингээд жагсаага бичсэн. Ууцсан бүх юмнуудыг энэ жагсаага бичсэн юм тооцооны хооц өгдөг. Тэр уусан юмнуудыг нэг бүрчлэн яг үнээр нь биш дээрээс нь бүр нэмээд нэг ямыг нь
За бараг л нэг 700 yen-ээр зардаг ямыг нь 10,000 yen-ээр ч юм ингээд зархаар бүгдийг гаргаад тэгсэн. Тэгэнгүүтээ цаанаасаа бүр маш өндөр үнэтэй меню гаргаж ирээд үзүүлдэг. Манайх угаасаа ийм менюгээр үйлчилдэг. Та ч одоо уусан юмныхаа мөнгө өгөхгүй юу болоод байна гэнгэт нь. Үгүй та нар ч одоо юу яриад байгаа юм 1000 yen-ээр ингэж намайг оруулж ирчээд гэнгэт нь. Үгүй манайх тийм биш. Манай меню анханасаа ийм байдаг. Та манай менюг ингээ харж иж орж ирсэн бидтэй гэдэг ч юм уу те. Тэгэж хүмүүсийг ингээ зөрхөнд унагадаг гэж хэлж болно. Тэгээ нөгөө хүн чи хэрүүл хийгээд хэрвээ тэр мөнгийг өгөхгүй гэх юм бол танаас нь одоо том биетэй одоо бэкпэк залуучууд гаргаж ирээд нөгөөтгөө чинь дарамтлалтайгаа одоо чи өстө мөнгө өгөхгүй байх юм бол цагдаа дуудана янз юм үүсгэн гэдэг ч юм уу. Тэгээ нөгөөтгөө чинь дарамтласаар агаад яваад ATM-ээс одоо мөнгө гаргуулж авах аль эсвэл кредит картыг зуруулах гэдэг ч юм уу тийм юмны хохирогч болсон эрэгтэйчүүд маш их байдаг. Ялангуяа жуулчд одоо гадаад эрэгтэйчүүдийг тиймэрхүү юмд өртөхгүй гэдэг тийм сэрэмжлүүлгүүд маш их байдаг. Яагаад гэх юм бол гадаад хүмүүс ч юм уу аль эсвэл энд сурдаг гадаад оюутнууд ч юм уу хэрвээ энд тэнд очиод мөнгөө төлөөг өгөөс болоод цагдаа тэмдэглэл үлдээх юм бол тэр хүний одоо Японд оршин суухт нь зээл мэйл авахт нь ч гэдэм үү маш их асуудлууд үүсэх учраас тиймэрхүү хар түүх үлдээхгүй тул тэр мөнгийг төлөх хэрэгтэй болж таарад идэг нэг заллин байдаг. За мөн шөнийн цэнгэний газруудад ч гэсэндээ жуулчдыг согтоогоод тасраад унцсан хойгуур нь янз юм баах нөгөө биелэн дээр нэмж ч юм уу та одоо тасарсан бахта тийм нэмж авсан тийм хүнийг дайлсан гэдэг ч юм уу гинт маш их өндөр төлбөрт унгаах гэх мэт тиймэрхүү заллингийн эргүүд бол маш их байдаг. За иймэрхүү газрууд бол одоо нөгөө Японы алдартай Якуза энтертэй нууцаар хамтарч ажилладаг. Якуза бол одоо ингээ Японд яг ил байдаггүй ч гэсэндээ далдуур маш их байдаг. Учираас тиймэрхүү хүмүүстэй оролцох юм бол маш их үүш амьдардаг газар мазрыг нь олж мэдээд дарамтлах гэр орныг нь хаалгуудыг нь болбох шүн оройгоор гэрийнх нь гадаа нь хүлээж манж зогсох гэх мэтээр эрэгтэй хүмүүст иймэрхүү асуудлууд бас маш их тохиолддог учраас эмэгтэй гэлтгүй эрчүүд ч гэсэндээ иймэрхүү юм дээр маш их анхаарах хэрэгтэй. За 5 дугаарт нь болохоор хуурамч түрээсийн байрын болон за янзын хуурамч хямдхан барааны заллингууд маш их байдаг. Түрээсийн гэхэлтгүй бас яг жинхнээсээ байр зарах гэж байгаа юм шиг тийм заллингууд маш байдаг. Сая нэг гадаад залуу байр худалдаж авсан боловч тэр байрны заллингийнх байсан гэдэг TikTok дээр тэрийг хуваалцсан тийм бичлэг үзчихсэн. Тэгэхээр ер нь энэ түрээсийн байрны заллингууд ямархуу байдлаар явдаг вэ гэх юм бол байр түрээслэх гэж хайж байгаа үедээ ямархуу байдлаар ажилдаг вэ гэх юм бол хямдхан байр мэдээж санал болгож байгаа учраас хүмүүс хямдхан байр хайнгаа баталгаатай биш компаниудыг хайж осноор заллингийн охирогч болох эхлэлийг нь тавьж өгдөг гэж хэлж болно. Яг жинхэнэ юм шиг харагдах тийм саналууд энд таардаг. Тэгэнгүүт түрээсийн төлбөрийг нь урьдчилж төлүүлнэ гэж хэлдэг. Тэгээ яг төлбөрөө шилжүүлснийхэн дараа зурган дээр байсан тэр байр нь байхгүй болох эсвэл эзэнтэй нь холбогдох боломжгүй болоод тэгээ зарим тохиолдолд бол хаашаа мөнгө шилжүүлсэн яасан хийсэн бүр ямар ч одоо ор сурггүйгээр алга болдог учраас байр түрээслэх гэж байгаа бол албан ёсны хэд хэдэн газрууд байгаа даа ч тийм тэр албан ёсны хэд хэдэн газруудаар зөөшлөлвөл зүгээр байдаг. Тэгэхээр хямдхан байршил сайтай гэсэн тийм үгэнд хуурдахгүй байх хэрэгтэй. За мөн дээрэс нь манай монголчуудын бас өртөөд иддэг заллингийн нэг төрөл нь бол онлайн дэлгүүрийн хуурамч захиалга байгаад байдаг. Жишээ нь 10,000 yen-ийн одоо үнэтэй бараа байлаа гэхэд тэр өнөөдөр зөвхөн тэдээс тэдэн цагийн хооронд 1000 yen олж хямдарч байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм дээр нь яс ингээд 1000 yen төлөөд ч юм уу те авчдаг. Тэгээ за бага мөнгө юм чи яад ингэж таад авчингууд тэр нь заллин байгаа учраас мэдээж тэр пэйж тэр юмд алга болно. Яг зөвхөн тэр пэйжийг тэдээс тэдэн цагийн хооронд мөнгө олохын тулд ингээд үсгэжсэн байж таардаг. Тиймэрхүү юм бас байгаад байгаа. Тамаа өөр ямар заллин байдаг вэ гэх юм бол заллин гэхээсээ илүүтэй энэ бол нөгөө кредит картныхаа ч юм уу те нууц мэдээллүүдийг алдах гэдэг бас нэг асуудал байгаа. Тэгээд жишээлх юм бол одоо Temu гэдэг аппликейшн байдаг ч те төгсөн ол жишээ нь хизээч бүртгүүлдэггүй юм одоо тэндээс хизээч худалдаж авахгүй гэдэг. Яагаад гэх юм бол одоо картныхаа мэдээллийг алдчихна гэж үздэг. Би болохоор яаж зүгээр ах вэ одоо Temu гараад ирчээд тах чинь Temu-гээс юм захиалж үзэж хүн болох гоц те тэнцэн бүртгүүлээд юм авсан. Одоогоор бол тэгтээ нэг асуудал гарааг байгаа ч гэсэндээ яг үнийг хэлэхэд бас жоохон аюултай гэдгийг та ер нь толгоондоо нэг хийгээд авсан байхаа зүгээр болоо гэж бодож байна. Бид хоёр ер нь ингээл аль болох боломжтой байхыг хүсдэг ч гэсэндээ нэг удаа жишээлх юм бол миний кредит картны нууц мэдээлэл алдагдаад гингуудаа гадаадаас нэг ямар сайтчлаа том хүний сайт руу ч үлээ юунаас илээ ингээд хандаад мөнгө төлөхөө тэгж байна. Энэ та
та мөн үү гэд уцтаж асуугаад өө биш гэд тэгээ кредит карта цуцлаа дахин шинийг захиалж авч исэн тийм бас түүх байгаа. Тэгээ энд одоо янз янзын залилангууд байдаг. Бас нэг залилангийнх нь төрлийг та хэдэд сонирхолж ярих юм бол энд орэ гэж зарлан байдаг байхгүй. Орэ гэдэг нь болохоор одоо би байна л гэсэн үг. Даши гэдэг чи одоо би гэсэн үг шүү дээ. Гэхдээ ер нь эрэгтэй хүмүүс өөрийгөө одоо орэ гэдэг байхгүй. Энэ Японы одоо хөгшин настай хүмүүсийг залилдаг нэг тийм залилан. Яадаг вэ гэх юм бол настай хүмүүсийн утас руу залгангуудаа байна уу хинбэ гэнэ. Орэ би байна. Одоо тэгчлээ ингэчлээ. Орэ би байна гэдэг одоо яг нэг хүүшгэн ч юм уу эсвэл ач хүүшгэн ч юм уу эсвэл ах トゥ хамаатан садангийнх нь хүн шиг ингээд заллаад өвөө одоо надаа мөнгө гинт хэрэгтэй байна. Уртлаараа төрглээрээ би сте энэ чинь амар хүнд арчлаа гэдэг ч юм уу. Аль эсвэл амар том якузад баригдчихлаа. Надад яг одоо мөнгө шилжүүлэх бол би яг өглөө гэдэг нөгөө нэг хөгш настай хүмүүсийг чинь айлгасаар агаад ямар нэгэн данс руу мөнгө шилжүүлээд авч тэднүсийг ингээд залилсан гэмт хэрэг бол энд маш их өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр 2022 оны байдлаар жишээлх юм бол 3000 гаруй орэ залилангийн хэрэг бүртгэгдсэн байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ хохирлын нийт дүнгийн үзэх юм бол 39 тэрбум гэдэг чи одоо 260 сая $10 орчим болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи хөөрхийн амьтад эн чи дандаа нөгөө өвөө эмээнээс гарсан юм байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь 60-аас дээш насныхан энэ орэ гэд залилангийн хохирогч болсон байдгаа гэдгсэн байна. Ямар шалтгаан тоочтой гэх юм бол би осол гаргачлаа. Хохирлыг нь барагдуулахад мөнгө хэрэгтэй байна. Тэгвэл би яг шоронд орлоо. Эсвэл би компани мөнгө алдчихлаа. Дарагдаа мэдхээс өмнө зохицуулах хэрэгтэй байна. Та илүү тургээс одоо шилжүүлээч. Цагдаад баригдахаас өмнө төлбөрийг нь хийх шаардлагатай байна гэх мэт бүр амар хэцүү юмнуудыг хэлээд тэг бүр сандралд оруулаад яаралтай яг одоо хурдлаараа төрөглөөрэй гэд яг ач хүн ч юм уу зээ хүн ч юм уу эсвэл хуульчин ч юм уу цагдаагийн дүрсгээд тэгэж өвөө эмээнэрийг залилдаг бахны. За мөн дээрэс нь ямар залилан байдаг вэ гэм бол манай одоо романс залилан гэдэг шиг энд хааны трап гэд байгаа. Хааны trap залилан гэж байдаг. Энэ нь болохоор интернетээр болцооны санал тавиад ирчүүдийг татдаг. Тэгэнгუутаа болцсныхаа дараа санаандгүй байдлаар одоо гэмт хэргийн хохирогч болж байгаа юм шигээр тэр хүмүүсийг орхиндоо оруулдаг. Эсвэл одоо уулзсныхаа дараагаараа би одоо хүүхэдтэй олцсон учраас хариуцлага хүлээ. Надад мөнгө өг. Тэгэхгүй бол одоо би насаараа ингээд ингэн тэгнэ гэдэг ч юм уу. Их нэрт чи хэлнэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар одоо ирчүүдийг хохирогч болгодог нэг тийм залилан бас байдаг. Мөн эмэгтэйчүүд одоо якузагийн бүлэгтээ нийлээд ирчүүдийг аппликейшнаар дамжуулж уулзангуудаа за тэр буудалд уулзъя тэр ресторанд уулзъягийн гутаа тэнд нь одоо тийм якузагийн бүлэглэлийн хүмүүстэй баг хүлээж идэг те тэгэн гутаа за одоо би тэрэнд чи хэлнэ энд чи хэлнэ бичлэгээ чи энд чи тараа тэнд чи тараа гэдэг ч юм уу те тэгэж ирчүүдийг бас шантаажладаг юм бол энд бүр маш их хэлбэг байдаг. За мөн одоо найз охин нь болоод урт хугацааны турштай найз охин ч юм уу болж байжгаад нууцаар янз янзын бичлэгүүдийг нь хийж авчаад энийг нь одоо интернетээр цацна гэдэг. Зөвхөн одоо эмэгтэйчүүд одоо тийм төрлийн залилан одоо гэмт хэргийн хохирогч болдоггүй ирчүүд ч гэсэндээ болдог бахнэ. За мөн гоккан скам гэд байгаа. Энэ нь болохоор одоо би чамтай гэрлэнэ гэд бүр ингээд маш удаан хугацаанд яг гэрлэх гэж явж ийсэн. За одоо гэрлэх гэж байгаа юм чи нөгөө хүндээ мэдээж итгэцэн байгаа. Тэгээ итгэцэн багт нь их хэмжээний мөнгө ямар нэгэн байдлаар энэ тэндээс зээлүүлэнгүүтээ гэрлэхээ болоод алга болчдөг. Тиймэрхүү юмуд байна. Тэгээд яг ойр зур бонус байдлаар хид эдэн сонирхолтой юмнууд ярих юм бол энд мэдээж нөгөө аюултай юм шиг мэдрэмж төрүүлдэг зүйлсийн нэг бол өмнөх дугаараар ярьсан дээр stalker мэдээж байгаа. Дээрээс нь хүний хайсан гэсэн юмнуудыг авах аль эсвэл зүгээр энэ тэнд ингээд хаягдсан байгаа юмнуудыг нь авах нь энд өөрөө гэмт хэрэг болох магадлалтай байдаг. Яагаад гэх юм бол тэнд одоо хаягдсан байгаа юм байлаа гэх юм бол олсон үний олз хайсан үний хальс гэд ингээд авчдаг. Гэтэл тэрийг хин нэг нь хулгайн хийчээд дотроос нь хэрэгтэй юм аваад хайцсан байх магадлалтай байхгүй. Тэр жишээ нэг төрөвч байла. Эсвэл нэг дугуй байла гэх тэнд тэр нэг дугуй 3 сар хэвтлээ те. За одоо энэ ингээд эзэн надад хайцсан юм байлгүй дээ гэж удаад нөгөөдгөө чи өөрийн болгоо сайхан засуулж янслуулаад аваад дугуйг нь унаа явж исэн чинь нэг өдөр цагдаа зогсоод харсан чинь нөгөөдг нь хулгайн дугуй байж идэг. Ахтлалтай. Яагаад гэх юм бол тэрийг нэг хүн деншанаасаа хоцрох гээд ч юм уу аль эсвэл шөнийн деншанаасаа хоцронгуудаа нэг газраас нөгөө газар руу те 20 км газар жигээд за одоо хэрэггүй болсон юм чи хайчдаг. Тэгээ нөгөө эзэн нөгөөдгөө хайгаад болдгоо цагдаа нар ч гэсэндээ нэг сүртэй хайж шалаагүй байж итэл тэр нь тэндээ 3 сар болцсон. Тэгтээ цагдаад бүртгэлтэй байгаад байдаг. Булгаалчлаа гэд. Тэгэхээр та одоо энийг би тэндээс олсон гэж хэлээд ч нэмэргүй та ингээл гэмтрэг үйлцэн хүн болно л гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ тэнд хайцсан юмнуудыг бол хамаагүй авах хэрэггүй байдаг гэдг нь юм аюултай. Мөн дээрээс нь эмэгтэйчүүд өөрсдийнхөө одоо дотор хувцсыг гадаа үлгэж тавих ялангуяа нэг юм уу хоёрдугаар давхарт гадаа үлгэж
ингэж тавих юм бол янз бүрийн гаж донтой хүмүүсийн хохирогч болох гэх юм уу да тий. Энд чинь хохирогч гэдэг чинь зөвхөн одоо эдийн засгийн хувьд биш ч гэсэндээ сэтгэл санааны хувьд хохиролтой байхгүй юу да. Тэр чинь айш та одоо миний тэр ямиг авч яах гэж байгаа. Одоо энэ тэндээс намайг харж байгаа юм бол үдээгээ байнгын одоо дарамт айцыг мэдрэх гэх мэт. Тэгээ мэдээж таны одоо тим юм чи хулгайлцсан хүн чинь таныг бас нууцаар ингээ харж иж магадгүй гэдэг ч юм уу. Цаашдаа ингээд нэг тийм илүү аюулыг мэдрэх юм чин толгойн дотор ч асаад байнгын энэ тархитлагоо ч амархгүй байх тийм юм руу шилжих магадaltaй учраас ер нь өөрийнхөө дотор утаснуудыг ингээд доогуур давхруудтай амьдардаг байх юм бол авахд жоохон гадаа хатаахад жоохон эвгүй байх гэх мэтэр иймэрхүү сони юмнууд байдаг байх нэ. За тэгээд ер нь бол энд гадаад хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол яг үнийг хэлэхэд эндхийн цагдаа нар Япон хүнийхээ талд илүү одоо ажиллах магадлал маш өндөр байдаг учраас те ер нь энийг бол маш их хүмүүс хэлдэг. Цагдаа нар Япон цагдаа нар бол Япон хүнийхээ талд илүү ажилдгаа. Жишээлх юм бол галтэргэн ч гэсэндээ чиканд болсон байхад тэр эмэгтэй хүний талд орох гэхээсээ илүүтэй Япон хүнийхээ талд орох магадлал их байдаг. Хоёр хүн одоо хэрэлдэж маргалдлаа гэхэд би одоо тэр хүнийг цохоогүй байхад те нөгөө хүн чинь тэр хүн намайг эсрэгээрээ цогцсон байхад ч гэсэндээ Япон хүнийхээ талд орох магадлал өндөртэй. Хоёулаа та хоёрын хоёулангийн чинь буруутай байгаа. Тэгтээ Япон хүнийхээ талд орно гэдгийг ер нь тэгин шүү гэдгийг яс махандаа тултал ойлгоцсон байх хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас аль болох янз янзын юмнуудаас хол явах хэрэгтэй. Амар баатарлаг хүн болоод тэнд очиод нэг хүнийг аврах гэж хагаад өөрөө тэнд одоо гэмт хэрэгтэн болох магадлал өндөртэй байдаг. Ингээд өнөөдрийн ярих сэдв маань иймэрхүү сэдвүүд байлаа. Нилээн их юм ярьсан ч гэсэндээ бас цаана яриаггүй үлдээсэн юмнууд байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд та хэд санаж байгаа юм байх юм бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд та хэд маань сувгийн маань дэмжиж лайк болон subscribe товчон дээр дараарай. Ингээд энэ удаагийн маань дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар болтлоо. Баяртай.